Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Такси шоу нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр манай энэ удаагийн зочноор гурван бүдүүн хамтлагийн дуучин Учка оролцож байна. За энэ өдрийн мэндийг. За баярлалаа. Нийт телевиз үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ удахгүй болох ч сар шинэ мэндийг давхар хүргье. За тэгээд яг тэгээд одоо гурван бүдүүн хамтлаг маань удахгүй өөрөөсөө бие даасан тоглолтоо тавьж байгаа тийм ээ. Тэгэхээр сүүлийн үед гурван бүдүүн хамтлагаар уран бүтээлийн сонин сайхан юу вэ? За тэгээд тоглолтын ажил ер нь хэр амжиж байна? За тоглолтын ажилд ер нь нэлээд их ажилтаа байна. Тэгэл давхгүй байна. Ямар ч байсан эхнээс нь ажлаа бүтээгээл амжуулаад яваад байна. Тэгээ одоо энэ 2 сарын 25 дуу шиний 4-ний бэлтгэсэн өдөр бас өдрийг сонгож 3 бүдүүн хамтлаг 3 дахь бие даасан тоглолтоо аав ээж магтан дуулын нэртэйгээр тавих гээд ерөнхийдөө бэлтгэл ажил бэлэн болж байна. Энэ дээр бас маш олон сайхан урдны хит дуунуудаа бол шинэ гарч байгаа сонгийнхоо дуунуудыг одоо хамтдан дуулж нэг үтшиг бас сайхан гүйлхийг те фэнүүцтэйгээ хамт гүйлхийг одоо хичээж ажиллаж байна да. За тэгээд тоглолтод чи ямар тааж амжилт төсөө тийм ээ. Тэгээд манай үзэгчид ч гэсэн бас нөхөө цагаан сараар аав ээжигээ баярлуулъя гэвэл одоо гурван бүдүүн хамтлагийн тоглолтыг бас ороороо. За тэгээд Учка манай өнөөдөр одоо дуулах биш таксины жолоочийн үүрэг гүйцэтгэх байгаа. Харин тий одоо тэгэл үзэндээ ямар ч юм нэлээ ер нь хэцүү юм шиг байна шүү дээ. Загцгоос сонссон ч тий. За тэгээд асуултууд бол бэлэн байгаа. За тэгээд өнөөдөр одоо ямар азтай зорчигч тийм ээ. Одоо манай таксины жолоочоор маань үйлчлүүлэх нэ гэдгийг одоо хэдүүлээ харъя. Тэгээ мөн дээрээс нь Учка маань одоо хэр дуршлагтай жолооч вэ? Хэр одоо овсгоотой таксины жолооч вэ гэдгийг одоо бүгдээр харцгаая даа. За. За тэгээд өөрөөр амжилтсаа. За. За нэг ч одоо гар өргсөн таахгүй байх чинь вэ. За нэгэн гар өргөлөө. За хааргүй. Талбай юу? За та такси шоунд оролцож байна өнөөдөр. Завтай үстэй. Аа? Өө замдаа ерөөсө хүрэх газар чи хүргээл. Тэгээ нэг онцлогон та мөнгө төлөхгүй. Харин мөнгө авч буух боломжтой. Асуулын зөв хариулвал. Би бол өнөөдөр тань таксины жолооч хийж үйлчилж байна. 3 бүдүүн хамтлагийн дуучин Учка гэж юм байна. Тэгээ оллоо телевизийн такси шоу гэдэг нөхцөлөг та орлоо. Тэгэхээр асуултанд хариулахад бэлэн үү? Маш амархан асуултууд байгаа. За. Эхний 5 асуултанд хариулах юм бол тус бүрдээ 200 төгрөг авах нь. Дараагийн 4 асуулт болохоор хэд үлэн чинь 500 төгрөг тус бүрдээ 3 асуулт нь. Тэгээ ахаа 3 асуултанд хариулах юм бол тус бүр 1000 гээд ингээд 6500 төгрөг авах боломжтой. За асуулт хоёлоо сонсгоо. Эрхчлөөний хөшөө хаана байдаг вэ? За сайн асуулт. Эрхчлөөний хөшөө хаана байдаг вэ гинэ? Хаана ямар оронд ямар хотод байдаг вэ? Эрхчлөөний хөшөө гэсэн үү? Тэ? Эрхчлөөний хөшөө хаана байдаг юм бол? Харис л. Би мэдэхгүй шүү дээ. Хаана байдаг лээ? Маш амархан асуулттай юм. Байнга л гардаг шүү дээ. Би одоос өөрөө хэлээд өгч болохгүй юм чинь. Дооцоотой. Тань хариулсны төлөөс мөнгө төлж байгаа учраас. Хаана гэдэг юм бол? Парис л. Парис үү те? Итгэлтэй байна уу? Итгэлтэй биш ээ. Парист бол за ямар ч байсан Парисын юу гэж байдаг? Эйфелийн цамхаг гэж байдаг те? Тийм. За эцээ ярилдаж авъя. Хаана уу? Парис. За энэ эрхчлөөний хөшөө бол Америк нэгдсэн улсын Нью-Йоркт байдаг юм байна. За хоёр дахь асуулт бэлэн үү? За энэ удаа бол өдөрчлээ тий. Ямар сар 28 хоногтой байдаг вэ? Ямар сар 28 хоногтой байдаг вэ гинэ? 2 сар. 2 сар аа? Жог бодохгүй юу?
итгэлтэй байна уу? 2 сар 28 өдөр. Тийм үү. За тэгвэл хариулт хэлэх үү? За. Сар болгон 28 хоногтой байдаг гинэ. Сар болгон 28 хоногтой. 28 хоног ч бүх сард байдаг гинэ. Тийм шүү дээ. Миний мэдхийн 2 сар нөгөө 2 сарын 29-нд ч харин 4 жил болоод нэг удаа таардаг л. Тэг санаж байна. За тэгэхээр бас энэ удаа бүдэрчлээ. За сайн бодож хариулахгүй л те. За дараагийн асуулт. Малын гидс дотрыг юу гэдэг вэ? Малын гидс дотрыг. Тэгсэн малын гидсэл гэсэн үг шүү дээ бид нар. Мал гаргахаар гидсээ юу гэдэг лээ? Өөр нь хотын хуу. Хотог угаас хотын хуу. За хөдөөний хүмүүс их сайн мэдэн дээ нэг те. Малын гидс дотрыг юу гэдэг вэ? Монголчууд хэл заншлаа юм байна да. Гидс. Тэг гидс дотрыг гэж байгаа шүү дээ. Оноос нэрийн. Ерөнхийдөө бол юугаар бол гидсэл гэж ярьдаг л. Гэхдээ яг оноос нэр байдаг шүү нэг тийм юм. Одоо чинь малын хөлийг юу гэдэг вэ гэдэг нэг хаа гой идэргээл ингээл нэг яадаг шүү дээ. Тэгэхээр Малын гидс дотрыг нэг байдаг та нэг хэлээд идэг шүү дээ. Тийм гээл малын тэр гээл идэг шүү дээ. Нэг бүндэлгцгээ бооцсон байдаг шүү дээ ингээл. Гүзэн дотор нэг би одоо бүр аягүй төгөлж гэж. Тэ? Ялангуяа бог малын гэдэг үстэй тий. яг тэр чинь тэгээд гидс. Гидсээ. За хариулж чадахгүй нөө. Хариулт хэлэх үү? За гидсэл гэж юм. Гидсөө. За энийг бол сувдаа гэдэг юм байна. За дараагийн асуулт. Нүдэ андиггүй амтанг нэрлэнэ үү? Нүдэ андиггүй амтныг. Заас юм болов? Итгэлтэй байна уу? Тогсон дотор заас нүдэ андиг л гэж ярьдаг. За. Дөрөв дэх асуулт байсан уу санийх тий? За дөрөв дэх асуултандаа бол та зөв хариулсан байна. Загас байлаа. За тав дахь асуулт. Үдэ хийгээгүй сүйтэй цаг юу гэдэг вэ? Идэ гэж одоо сайныхаа хандыг идэгээ хэлсэн. Ярам. Хэрм үү тий? За хариултыг авлаа. 5 асуултаас 2-д нь амжилттай хариуллаа. Хэрм гэдэг юм ээ тий? За одоо дараагийн асуултыг байна да. Одоо болохоор энэ асуултууд 500 төгрөгийн одоо та хариулах юм бол 500 төгрөг авах юм шүү дээ. За сонсох асуулт та. Нэр юм бэ? Халууна. За халууна гэж байгаа тий? Намаг үчка. Эхийн санаа үрд, үрийн санаа хаана гэдэг вэ? Эхийн санаа үрд, үрийн санаа хаана гэдэг лээ? Эхийн санаа үрд, үрийн санаа болохоор юунд байдаг гэдэг лээ? Харин тэгээс. Нэг л тийм нэг гомборхсон маягийн жимсгэл үг шүү дээ ер нь бол. Сайн бодорооч. Уг нь бол чи мэдээл үг байх хэвээр. Их л байдаг юм да, энд их л хэлэгддэг юм да. Энийг тэгсэн явна. Нэг ихэн санаа үрд, үрийн санаа гэж та үний даа гал тэгдэг заримдаа. Хүүхдэн жоох ингээл зүг гүтэл болохгүй байгаа ч юм уу. Тэг жоохон их дураараа зүгтдэг их тэгж хэлдэг юм да хүмүүс. Монголын гэдэг. Монголын. Харин сайн бодлоо. Хөгтгөлээ. Ихийн санаа, үрийн санаа. Юу юм бол? За саний хариулт зарч яах юм уу? Монголын төлөвтэй санаа. Тийм үү. За хариулт чи авлаа. Үрийн санаа ууланд гэдэг юм байна. Итгэлтэй байлдаа жоохон өөртөө усаа. За түрүү нэг 2 асуултанд хариулсан байгаа тий. За энэ эхний асуултанд хариулсан гэж тооцлоо. Үндсэндээ 3 асуултанд хариулаад хоёул 900 төгрөгт болчихжээ. Халууна 900 төгрөгт болцсон шүү. Цэцгэн их шүлгийг хэн бичсэн бэ? Цэцгэн их тий гэдэг шүлгийг хэн бичсэн бэ гинэ. Их олон гоё ээжийн тухай шүлэг бичсэн. Шүү дээ бидний бас их л сайн мэддэг юм дээ. Бас ээжийн тухай айгүй олон сайхан шүлгнүүд байдаг юм аа. Хавсрангай. За итгэлтэй байна уу? Хариултыг авах уу? За. За амжилттай хариуллаа. За. Авгийн лавсрангай байжээ. За одоо бол харин сүүл рүүгээ жоохон
ихэндээ болж байгаа мөнгө голоодсон юм шүү. Одоо бол бүр жоохон үн өсөд ирсэн жирнэ аюу сайн харилж шүү дээ. За хоёлаа 1400 төгрөгтэй болчихлоо. Дараагийн асуулт асуух. За тийм. Далайн хавч ямар цустай байдаг вэ? Далайн хавч ямар цустай байдаг вэ гэнэ? Өнгийн л асууж байгаа юм шүү. Тэ цусам чи улаан л илүү дээ. Улаан. Чи сайн бодолтой байна. Ямар байж болох вэ? Содон болоод бас асууж яж магадгүй л бах тий. Тий. Тэрнээс л яг тийм улаан байдаг гэсэн бол би зөвлөхөд энэ зөвлөж болохгүй байгаа одоо яана би зөвлөд идэг. Амар дэмжээ. Тий би ч одоо цагаан сар болж байгаа болохоор чамаас. Хажууна юу идэг вэ? Ажил хийж байгаа юу? Тэгээ бас нэг хэдэн төгрөг аваа буучил зүгээр шүү дээ. Чинаас тийм шүү дээ. Баян такси өрөх хэцүү байна шүү дээ. Юм өсөө цаач бас л. Сайн бод. Ядаж нэг өөр өнгө хэлцэн дээр юм шүү. Миний бодлоор. Цагаан. Тэгэл их л ариухан амтан болох юм дээ. Цагаан цустай гэх нэг үлгэр дээр гардаг шүү дээ. Юун дээр бүгснээсэн дээр гардаг лөө. Harry Potter дээрс гардаг л нэг хүн дээр эвэртэй мөр гардаг цагаан цустай гэл. За ямар өнгө гэх вэ? Цагаанаар нь авах уу? За цагаан. За энэс бол бүдэрсэн байна. Далайн хавч цэнгэр цустай байдаг гинэ. Сэний богоос? Сэний. За дараагийн асуулт асуух. Энэ ямар хамтлаг дуучны ямар нэртэй дуу вэ? За энэ ямар дуу юм бол хийн гэдэг дуучин байна. Би гэсэн. За би гэсэн. Ямар дуу юм бол? Төгсдөн л тэр. Үзэсгэлэн гоёлоо дэмжил нэртэй сан. Төгс төгөлдөр. Гэдэг дуу л тий? Тийм л юм шиг байна. Би өөрөө мартсан ч яа. Төгс төгөлдөр юм шиг сан. За хариултыг авлаа. За тэгэхээр ч үндсэндээ одоо хэдэн төгрөгтэй болчихоо ойлоо. 1400 төгрөгтэй болцсон байж байгаа. Энэ болохоор чинь 1000 төгрөгийн асуулт байсан ч байна тий. Тэгэхээр чи хэдэн төгрөгтэй болчихоо ойлоо. 2400 төгрөгтэй болцсон уу? За 2400 төгрөгтэй болцсон. Дараагийн асуултыг сонсгоо. Одоо болохоор асуулт 1000 төгрөгийн асуулт болж явж байгаа. За. 1000 төгрөгийн 3 асуулт асуух нэ. Уунд уйлын шанаг. Энэ онцгойг таана уу? Хуунд хуулийн шанага. Хуунд хуулийн шанага. Ил алтлаг өнгөтэй юм байна. Боддоо. Юм орж ирдэггүй юу? За тэгвэл алгасах уу? За таасангүй. 2400 төгрөгтэй болдгоо шүү дээ. Монголын нууц төвчөнд Тэмүүжин хасар нар хэн гэдэг дүүгээ харвж алсан бэ? Тэмүүжин хасар нар ямар дүүгээ одоо нөгөө эцэг нэгтэй гэж ярьдаг шүү дээ их тусдаа. Хэнийг харвж алсан бэ гэнэ. Би дүүгээ харваалцдаг шүү дээ. Заримдаа мах улаацлаач гэдэг, заримдаа нөгөө загас мах яагаад ч гэдэг тийм. Хоолноос олж нэгийг харваалцдаг шүү дээ. Тэр одоо хэн байсан юм бол сайн санд орохгүй нөө. Алсуу. За одоо хамгийн сүүлийн асуулт. 2400 төгрөгтэй байгаа. Ер нь том мөнгө алдаад байна шүү чи бас. За сүүлийн асуулт. Нэг инч хэдэн сантиметртэй тэмцэх вэ? Нэг инч. Одоо ялангуяа нөгөө телевизэрийг Монголд бол нэг ганц инч хэрэглэж байгаа телевиз л байдаг байх тийм тэдний инч гэж. Ингээд баруунд бол хэмжээг байга инч хэрэглэж байгаа шүү дээ инч шиг. Ямар хэмжээтэй байдаг юм бол нэг инч. Мэдгүй юу? За энэ болохоор 2.4 гинэ, 54 гинэ. 254 гинэ. Би ч сайн мэдгүй юм байна. Ерөнхийдөө нэг телевизийн багцаагаар бол инч гэж яриад байдаг. Монголд хэрэглэгдэх бас юм шиг. За.
Одоо 2400 төгрөгтэй болсон хоёлоо. Тэгээ энийгээ дэнчин тавиад супер асуултанд оролцох уу? 2400 төгрөг аваад бох уу гэсэнсэн. Супер асуултаа. Тэ. Тийм бол мөнгөө 2 дахин одоо 1 дахин үржүүлж авах юм байна л да. Энэ болохоор ерөнхийдөө бас юутай тест маягийн асуулт байна. 4 хариулт асуух юм байна л да. Хариулчих. За, супер асуултанд оролцох уу те? За, тэгвэл асуусан. Америкийн эрх чөлөөний хөшөө хэдэн метр өндөр байдаг вэ? А. 98.5 метр. Б. 90.5 метр. В. 95.5 метр. Г. 93.5 метр. Сонстоо сая. Хэмжээнүүдээ. Бараг. За, эхнийх нь бол 98.5 метр. Дараагийн Б-д нь болохоор 90.5 метр. Тэгээд 95.5 метр, 93.5 метр гэсэн дөрвөн хариулт байна да. АБ-г гэсэн. Хариулчих юм бол мөнгөө нэг дахь өсгөж авлаа 4800 төгрөгтэй боллоо шүү дээ. 95. 95. Сайн бодоорой. Талбай орохоос болоогүй шүү дээ. Энэ бол яараж яах вэ те? Сайн бод. Дөрөв хариулт байна. Би чамд бас нэг мөнгөтэй болгочмоор хийж байгаа. Сайн бод. Жоо бодох зогч. 90.5 гэж байна. 98.5 гэж өгдөх юм тий. 95.5, 93.5 гэсэн үг байна. Бүр мэдэхгүй бол одоо АБВ гэж яндаа утсан дээр юм шүү. Тест чинь мэдэхгүй бол гэдэг шүү дээ. Тоолж моолж байгаа тоомоо. Такси шоугорд үзчихсэн үү? Танай орчуулыг таачхандаа гэжсэн бас асуудал бол байж таарч ирсэн биз? 50 сууж явах гэж бодогчлээсэн орсон ч гэсэн. Сандраад байна уу? Чамд би бас тэг боломж олгоч. Нөгөө 98.5 бол биш гээсэн. За 98.5 бол биш. Тэр чи 3 асуултаас одоо сонгоод би чамд айгүй ойрцоолд шүү дээ. Дараа загнуулах гэдэг байлаа найрлаа шүү дээ. Элэсэн биш гэдэг байсан. Тэгвэл ойлголоор алах. Би чамд тэгтээ хүүцдэг ш нэг нь асчлаа шүү дээ. Тэглээ. Хэдийн нэг байна. 93. За. Сайн бод. Талбай шууд сүүсийнхаа нүгэр дундаараа жоохон товчлоо явчих ойлоо. Би энэгээр явахаар дандаа гэж товчлалт энэ хавьд айгүй гацчаад байт. Тэгээд энэ замаар их явдсан юм аа. Жоохон товчлчихноо. Таксичд яг такси яаж байгаа хүмүүс бол их товчлохоос барыг холоор явсан дээр байдаг бах тий. Би ч юм бол их товчлдог таксинд явж байгаа. Заримдаа ч нэг машин шимгээ явж байгаа такси барьж явахаар нэг огцсон газар л явахаар 4-5 такси 4-5 өөр юу гардаг шүү гэсэн үү? Харин тэглээ шүү. Чи одоо баян такси барьдаг хүн мэдхгүй л гэдэг тий? Тийм. За сайн бодорой газар төгчөн шүү байлнаа. За эцсийн хариулт. Яг одоо шууд хэлдэг шил авлаа. Би чамд бас мэдээ юу боллоо шүү дээ. 90.5. 90.5. За одоо өөрөө хэлчих яах вэ тийм ээ? Хариулт бол 93.5 гэдэг хариулт байжээ. Чи өгөн түр айгуу зөв явсан шүү дээ. Энэ хоёрын нэг байна даа гэлтэй. Яг энэ хоёрын нэг хэлчихье гэж бодсон. Тийм. Тэгээ 93.5 юм би за бараг л таачлаа даа л гэж. Чи түрүү 90.5 гэж нэг дуурдлаа уу? 95.5. 95.5 гэсэн тийм. Гэсэн чи өөр юу байгаад. Тэгэхээр чи өгөн яг хоёр юм дээр л сонголтыг зөв хийчээ тэгээд алдчихлаа да. Тэгээ одоо мөнгөгүй болгоно шүү дээ. Зүгээр үү? Ах өөрөө сүгт болохгүй тийм ээ. За тэгээ уучка манай ямарчсан эхнийхээ зорчигчийг маш амжилттай үргэж ирлээ. Тэгээд ер нь таксины жолооч хийх ямар байх юм. Тэгээд дээрэс нь асуулт асуун, дээрэс нь зорчигтойгоо харилцсан маш олон ажил хийж байгаа шүү дээ. Тий. Бис таксины жолооч хийвэл тэгээд
товчиж давцаар байгаа айгүй нэг ашиг байхгүй болох юм шиг шүү дээ. Төвчөрдөө сая товчиж давхгүй. Тэгээ сая бас амаа хөөргөн товчлоо гэдэг. Манай хажуунаа манаас тэгээд ер нь их овоо идэ асуултанд хариуллаа. За баг бүдэрчгүүд угсаа асуултууд дээр нэг цаа хариулчлаа. Тэгээд овоо явж байгаад сүүлдээ супер шагнал дээр тэгээд унлаа да. За тэгэхээр зорчигтойгоо танилцъя. Халина. Халина юу гэдэг вэ? Ажил. За тэгээд такси шоуны төлөвлөлт оролцлоо шүү дээ тийм ээ. Тэгээд дээрээс нь одоо урдан бүдүүн авдгийн дуучин овчка маань одоо таксины жолоочор үйлчлээ. Таксинд суух юм сонгоод юу бодог вэ? Гайхаад жоохон голлоо суусах юм утгасч үгүй гэдэг. Балтаж балтаж ингээд. За тэгээд хэдэн асуултанд хариулаад яасан гэрэ? За 1 2 3 4 5 асуултанд хариулсан юм байна. 200 төгрөгийн шагналтай хариултаас 2-ыг 500-аас нь 2-ыг тэгээд дуу таасан. Ингээ 2400 төгрөгийн асуултанд хариулчаад нэг супер шагнал супер асуултанд хариулах гэсэн тгий гэсэн. Тэгээд алдчихлаа да. Нилээн их төгүүлсэн тэгээд уул нь одоо 4 хувилбар мөвлөртэй бас нилээн төгүүлсэн юм байгаа шүү дээ. За тэгээд одоо асуултандаа бүдэрсэн ч гэсэн харамсруу хав тийм ээ. Сайхан нэвтрүүлэгт оролцлоо дээрээс нь одоо бас хүрэх газараа үнгүү хөргүүллээ шүү дээ. Тийм ээ. Тийм. За тэгээд халиу надаа ямарчсан баярлалаа. Тэгээд цаашдаа ажил хөдөлмөрт бас өндрөөс амжилтыг үзэгчдийнхээ өмнөөс хүсье. За. За тэгээд бас манайх зорчигчдод бас нэг жоохон гарын бэлэг гардуулдаг байгаа. Тэрийг одоо салиунаа өгье тийм ээ. За маань нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг Ном Фудс компани одоо 100% жимсний хамттай Gold гэж сайхан цэвэр жүүсийг бас халиунаад гарын бэлэг болгож өгч байна. За тэгээд сар шинийхээ бас аав ээжтэй сар шин нэмэн дүргээрээ те. Сар шинтэй сайхан шинтээрээ дээрээс нь бас сар шинийхээ зоогийн ширэгийн сайхан жүүсээрээ бас чимүүлээрээ тий. За мөн дээрээс нь өгөөж шиг компани байдаг. Тэрний одоо оруулж идэг Тамек гэж бас нэг төгөө сайхан жүүс байдаг. Тэгэхээр энийг бас өгөөж шиг компани хамт олноос өөрчн бас гарын бэлэг болгож өгч байгаа. За баярлалаа. За тэгээд амжилтсаа баярлалаа. За сайхан шиндээрээ. Баярлалаа. За дараагийнхын зорчигч руу явуулаа. Яа сайхан нөө. Одоо угаасаа сар шинд өгсөн баяр төгчгсөн тийм ээ. Тэр бол зорчигчд бол одоо гадуур баярынхаа бэлтгэлийг хийгээд бол маш их завгүй такси барьсан бол зөндөө олдох байлгүй. Сая би нөгөө зах руу нэг эргэж хороололтой нэг зах байдаг шүү дээ. Тийш нэг эргэжтэй юм. Тэнд зөндөө хүн байгаа л та. Тэгээд зайчлаа шүү дээ. Сар шиндийнхаа бэлтсэн хүмүүсийн ажгаар бас тийш явуулсан. Хөдөлгөө. За хөдлөө. За дараагийнхаа зорчигчийг авна да. Одоо цагаан сар болох гэдэг сайхан л байгаа юм байна. Сайн байна. Хаарх уу? Гранд. За. Оллоо телевизийн такси шоу гэж нэвтрүүлэгт орж байна та. Ямар ч байсан тэгээд очлоо нэг хэдэн асуултанд хариулах боломж байгаа шүү дээ. Орох зөвшөөрч байна уу? Тэгээд таксийн суугатаа мөнгө төлдөг бол танд би мөнгө төлнө. Асуултанд хариулснараа та одоо хариулсан асуулт болгондоо төгссөн хэмжээний мөнгө явах нэ. За тэгээд хоёул асуултаа сонсч эхлэх үү те? Ер нь бол боломжийн асуулт байгаа. Үзчихсэн үү те? За эхнээсээ тэгвэл Эрхчлөөний хөшөө хаана байдаг вэ? Эрхчлөөний хөшөө хаана байдаг вэ? Ямар улсаар нэм хотоор нэм. Тий. Хотоор нэлэх улсаар нэм. Тэгээ улс хоттой л ч. Нью-Йорк. За эхний асуултыг явлаа. Та эхний 4 асуултанд хариулах юм бол эхний 5 асуулт болохоор тос бүрдээ 200 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Эхнийхээ асуултанд амжилттай хариуллаа. За 200 төгрөгтэй боллоо. Нэр хэм бэ хөө? Үнэл сайхан. Намаг 32 Учка гэдэг 3 мөдөө хамтлагийн дууч. За 200 төгрөгтэй болсон. Дараагийн асуултыг сонсгоо. Ямар сар 28 хоногтой байдаг вэ?
2 дугаар сар. Сайн бодоорой. Ямар сар 28 хоногт. Тий. Бүх сар 28 хоногт. Бүх сар уу? Бүх сар 28 хоногт. Итгэлтэй байна уу? Итгэлтэй. За, хоёр дахь асуултыг авлаа. Маш амжилттай хариуллаа. Ер нь би бол бас бүдэрчгээр л юм байна надад ч. Тэгээд 400 төгрөгтэй болсон тий ойлоо. За, ер нь шуурхай явж шүү. Малын гидс дотрыг юу гэдэг вэ? Цуутай. За, шууд л хариулъя тий. Малын гидс дотрыг цувтаа гэсэн үү? Цуутай. За, амжилттай хариуллаа. Ерөөс энэ чөлөө зав өгөхгүй баг асуултаа сонсож амжаагүй байхад л хариулаад байна да. За, нэрийг мартцсан. Нэр хинглээ? Үнэр сайхан. Үнэр сайхан гэсэн тий. За, үнэр сайхан 600 төгрөгтэй болцсон. Ер нь баг бүх асуултанд хариулчихаар л хинжтэй бол явчлаа шүү. Нүдэ андаггүй амтанг нэрлэнэ үү? Загас уу? Тий. Шууд хариулсан тий. За, авлаа. 800 төгрөгтэй болсон ойлоо. Одоо шууд хариулж байгаа юм чинь баг л өөрөө бэлтцсэн бид хариулж байна тий. Идэ хийгээгүй сүйтэй цаг юу гэдэг вэ? За, Харин 5 асуултанд хариулаа. Энэ хариултын бишээд өгсөн юм шиг юм боллоо тий. ер нь бол би өөрөө тийм үгийн зүйлжээ бүглэх юм. Ахаа ч юм уу тийм нэг асуулт хариултыг тэмцээ үзэх. Дуртай л да. Тий, би бас аахаа үзэх дуртай. Тий. Ахаа айгу зүгээр үү тий. Тий. За, 5 асуултанд амжилттай хариуллаа эхний 1000 төгрөгтэй болсон. Өнөрөө маань 1000 төгрөгтэй болсон. За, одоо дараагийн маань асуултууд болохоор тус бүрдээ 500 төгрөгийн одоо үнэлгээтэй байгаа. Эхийн санаа үрийн санаа хаана гэдэг вэ? Эхийн санаа үрийн санаа уулна гэдэг. Уулан дуу. За. Одоо үгийн зүйлчээ бүгд өгдөг юу ярих вэ? 1500 төгрөгтэй боллоо. Баяр хүргэе. За, дараагийн асуулт. Цэцгэн их шүлгийг хэн бичсэн бэ? Цэцгийн ирэх шүлгийг хэн бичсэн бэ? Тэгшүүлээ. Сүүлдээ би одоо сандарч эхэлж байна шүү дээ. Асуултаа амжихгүй жижиг баг асуулт эхлээд хариулчаад байна шүү аа. Лавсрангаа бичсэн. Баогийн лавсар нь уу? Баогийн лавсрангаа. Тэгтэлтэй байна уу чи? Ер нь сонсож байсан уу? За, баяр хүргэе. За, гарах гарцгүй болж эхэлж шүү. 2000 төгрөгтэй болсон. Далайн хавч ямар цустай байдаг вэ? Цусных нь өнгө. Хөх цустай гэдэг баха. Хөхөө. Тий. Яг сонсож байсан үү тэгэж? Тэгж сонсож байна. Сайн бодтоо яг ямар байсан юм бэ? Ер нь бол өгчл байна. Тэгвэл ногоон байсан баг. Ногоон байсан баг. За чи яг вариантаа өөрөө яг юу вэ? Тоочтой болох. Ер нь бол багцааны л байна шүү. Би өөрөө болохоор нэг өнгөн дээр их жоохон зарим хоёр өнгөг ингэж идэх байхгүй би бага бахта. Алийг нэг сүлд хэлж мэдхээ бүр хэлхээсээ санаа зовдөг гэсэн юм шиг байна. Тийм л Гэдэг ойлцоо. За эцэг вариантаар авъя. Ямар өнгө? За. Хөгцөн хэрэг хэлж одоо ялгаагүй юм байна. Зинхэр юм болоо. За яг эцэгхаа юуг өөрөөсөө бодож байгаа л хэл. Би самд сая бас нэлээд бодвол санаа бол авахар юм шүү дээ. Хүнтэй Хэлэхээр бас загнуулчдаг юм болоо буруу хэлчихээр зарим ичиж их яадаг байсан бүр хэлж чадхаа болчихдог гэсэн заримдаа. За эцэг хариулт. за хөхөл юм байна. Хөхөө. За өнөөдөр маань энэ удаад бүдэрлээ асуултанда цэнхэр цустай байна. Хөх цэнхэр хоёрыг ялгадаг байсан байхгүй нэ ойролцоо болохоор. Би бас сая тэгж бодож байгаа тэгэл. Заримдаа хөхөнгийг цэнхэргээ ичдэг, цэнхрийг хөхгөө илчдэг. Тэгээ бүр сүлд одоо тэрэн дээр ичдэг гэж хүлээж байгаа юм байна. За дараагийн асуултыг сонсох уу. Одоо дуу сонсох нь ямар дуусны ямар нэртэй? Таанда сонсох уу тий? За Энэ ямар хамтлаг дуучны ямар нэртэй дуу вэ?
За энэ дууг таачих юм бол 1000 төгрөгтэй болно. Одоо урд нь хоёул 2000 төгрөгтэй болсон байгаа тий. Одоо дандаа 1000 төгрөгийн асуултууд явж эхэлж байгаа байхгүй юу? Ямар дуу хэн гэдэг дуу вэ? Би гэсэн. За нэр нь дуу нь ямар нэртэй юм бол? За дуу нэрний санд байна. Одоо ингээл таахандаа тий. Цэслэн гоо. Ер нь бол ойролцоо л байна. Нэрийн санд гэдэг юм байна. Би гэсэн л дуу. Цэслэн Бэксийн таачд байдаг. За тэгэхээр одоо хоёул яасан дээр вэ? Бэксийг бол таачд байдаг. Асуултаа 50% хариуллаа гэж тий. Би одоо хамгийн гол нь дууных нь нэрийг таалах гэж таах шүү дээ. Тэгэхээр би хариултаа өгж үзэж болох уу? За. Тэгөө. Тэгээ. За энэ асуултанд зөв бүтлээ гэж ойлголоо шүү. 2000 төгрөгтэй байгаа ойлоо. Дараагийн асуултыг сонсох уу? Одоо хариулах юм бол асуулт тусмарт 1000 төгрөг авна. Уунд гуйлын шанаг. Энэ онцгойг таана уу? Гуунд гуйлын шанаг. Уунд гуйлын шанаг. Гуунд энэ одоо жалаг гуул гэсэн үг багт тийм ээ. Уг нь их амархан юм лээ. Үгийн зүжиг Google төгөнд дараа нэг нийттэй л тийштэй л юм ярих. Гоо тэгээд гоо жалаг гэдгийг сайн ойлгож байгаа тийм одоо. Ер нь битэр очих гадад өгч шүү. За хариултыг авъя. Эцэг хариулт. Тарвал юм шиг санагдав. Тарвал. За энэ удаа бүдэрлээ. Үнэг байсан байна. Үнэг. Үнэг шинэ алтан шармаар гэдэг шүү дээ. Гуйлч алтны өнгөтэй. Өмнөх амарх асуулт байлаа. Би бас юм болов гэж хэлсэн яг. Тэ үнэг хэрсэл өрнөг жалгахгүйгээр тавьдаг байдаг шүү дээ. Тарав гэж бас би гоонд бас жалганд бас бий юм даа гэж бодоо. Тэ. Тарвчин доштой. За тийм байлаа. Дараагийн асуулт. Монголын нууц төвчөнд Тэмүүжин хасар нар хэн гэдэг дүүгээ харвж алсан бэ? Ихтэй. Ихтер үү? Ихтэй. За энийг бол ер нь бас хүн болгон мэддэг бах тийм ээ. Тий. За энэ асуултыг авлаа. Одоо ингээ хоёлоо 3000 төгрөгтэй болцсон тийм ээ. Өнөөдөр ямар ажил эрхэлдэг вэ? Би онцгой хэлийг. Оо за. Ажил бол хүнд үз. Яг вэ. Оффист ажилтгүй яг юм. Оффистэй яваа. Тэгвэл бас арай гайг бах тийм ээ. Хүнд гэдэг чинь аврагч нар маань юм. Тий одоо яг эд галын шугамж явдаг. Бас л хэцүү эрсдэлтэй шүү тийм ээ. Тий. Арга ярихт нь үстэл. Англи юмны төвөнд л явж байдаг. Тэглгүй байх. Тэднийг олж игэл надад бол тэгж бодогдсон шин. Онцгой байдал тэгэл энэ гудамжны цэвэрлэгч нар байна. Яг энэ хүнд хэцүү ажил хийдэг те. Хүмүүсийг бол маш өндөр цалинтай. Замын цагдаа нар байна. Тэр бол ерөөсөө айгүй тийм хатуу ширүү уур амьсгалтай те. Төслөлж байгаа хүмүүсийг бол. За ойлоо. Дараагийнхаа асуултыг сонсъё даа сүүлийн асуулт. Нэг инч хэдэн сантиметртэй тэмцэх вэ? 1 инч. Хэдэн сантиметр вэ гинэ? Би бол энэ асуултыг мэддэггүй л байсан юм билээ. Тэр бол нэг амьдрал монголчууд хэрэглэгддэг болохоор тийм ээ. 30 сантиметр тэмцээтэй. 37 10. За болоорооч. Наадах юм арай л бас. Чи телевизээр бодоод үзэлтэй. 17-ийн телевизээр хийж одоо юу гэсэн 30 гэхээс тэр чинь замбрааг алж өгнө шүү дээ. Тийм ээ, тийм ээ. Тэ. Телевизээрээ сайн бодлоо. 32 инчийн телевизээр ямар байдаг лээ гэж сайн бодлоо. Тэгвэл нэг инч чинь нэг 0.5 см-тэй. Майл гэж бас байдаг тийм ээ. За эцэг хариултыг авнаа. 0.5 см. За энэ асуултанд үдирсэн байлаа. 254 см гэж. Тэрнээс мэдчихад хэлэхгүй юм тий. Жагаад хэлэхгүй. Яг нөгөө монголчуудын хэмжих нэгч бас өөр их онцлогтой л доо тий. Одоо нөгөө тохоо, төөсөөм гэж явчихна. Ал дэлэм гээл тий. Тэгэхээр бас амьдрал тэр бол хэрэглэгдэх болохоор хараад юм сонсч ирсэн ч гэсэн чихний хажуугаар өнгөрөх юм шиг байна бас тий.
Юу сая уншаал ийм байдгүй. Айгу дараа мартчих явах бах. Хэд байлаа гэл. За нийт 3000 төгрөгтэй болсон тий. 3000 төгрөгөө дэнчин тавиад супер асуултанд хариулах боломж бас бий. Нэг бол 3000 төгрөгөө аваад та хөрөх газараа бууж олно. Тэгэхээр супер асуултанд хариулах уу? Яах вэ? За хариулъя. Хариулах уу тий? Дэнчин тавиад тэрээ алдах юм бол мөнгөө үлдээх нь шүү дээ тий. За тэгвэл супер асуултыг сонсгоё тий. Америкийн эрх чөлөөний хөшөө хэдэн метр өндөр байдаг вэ? А. 98.5 метр. Б. 90.5 метр. В. 95.5 метр. Г. 93.5 метр. Дөрөв хариулт байна. 98.5 метр. Бэд Аад нь шүү дээ. Бэд нь болохоор 90.5 метр. Вэд нь болохоор 95 юу лээ? 95.5 метр. Тэгээ 93.5 метр гэсэн байна. Бэг юм солиод ах шиг байна. Тий. Бэд нь 90.5 метр юм байна. Вэд нь болохоор 95.5 метр. Тэгээ 93.5 метр гэж байгаа юм байна шүү дээ. Дөрөв хариулттай. 93.5 метр. Тэгж бодож байна уу? Итгэлтэй байна уу? Ойролцоо танаа. 93.5 л гэж бодож байна ер нь. Тий. За хариултыг авлаа. За. Баяр хүргэе. Яалчгүй 93.5 метр юм байна. Өөрөө сая зүгээр таач уу ер нь мэдчихээ юу? Дөнгөж өнөөдөр хүн Facebook дээрээс. Тийм үү? Оо, бас азтай байна тий. Юуны Рио-де Жанейрод гэдэг нөө Иесус Христосын нөө гараал зөвшөөд шүү дээ. Тэр юуны ихчлээний ашиг хөшөө ирийг харьцуулсан нэг зураг байсан. Оо за. Тэн дээрээс би уншиж байна. Оо за. Тэгвэл чи бол өнөөдөр ч үнэхээр ямдаатай байгаа юм байна. Үнэхээр бас сайхан одтой. Тэгээ ирж байгаа цагаан сараа яаж нэмтгэлж байна? Хэр өргөн нэмтгэлдэг вэ? Цагаан сараа би яг шинэ нэгэнд хэлчихсэн. Оо за. За учка хэр амжилттай явж байна. За маш амжилттай явлаа. Тэгээ өнөр сайхан маань яалчгүй үгийн сүлжээ бүгэлдэг их мундаг үндэд харчлаа. Тэр нэг их асуултанд хариулчлаа. Тэгээд зарим нэг асуултан дээр жоо эргэлзчихэл алдлаа тий. Тэгээд тэгтээ таньцээ. Анаа өнөр сайхан гэдэг. Юу гэдэг вэ? Онцгой хөдөлгөөний ерөнхий газар ажилладаг. За. За тэгээд такси шоуны төвлөрөлтөд оролцолтой асуултууд ер нь хэрхэн санагдав? Зарим нь бол нэлээд эргэлзүүлж байна. Тий. Ерөнхийдөө гайгүй талтай. Зарим нь л нэлээд эргэлзүүллээ. За тэгээд гинт одоо нэвтрүүлгийн машинд таарлаа шүү дээ. Тий. Бас жолооч наалчаад юу илээ таньдаг хүн мэдвэл гэж бодлоо л доо. Тэгээд ороод суусан байна бас учрын юм л да. За тэгээд өнөр сайхан маань одоо хэдэн асуултанд хариулаад хэдэн дөрөв өгсөн ба? Ерөнхийдөө өнөр сайхан за эхний 5 асуултанд тавууланд нь хариулаад дараагийн 1000 төгрөгийн асуултнаас чинь 3-д нь хариулчлаа. Тэгээд юу лээ? 500 төгрөгийн хөштэй 500 төгрөгийн асуултанд 2-д нь 1000-д нэгд нь юм байна тий. Тэгээ 3000 төгрөгөө сая үржүүлцээ. Супер асуултанд ороод тий. Тэгээд бас их хацтай. Яг нөгөө юуны Америк эрхчлөөний өшөө хэдэн метр өндөр гэж өнөөдрийн Facebook дээрээс уншиж байсан юм байна. Тий. Тэгээ яг бас нэг юм бүрдэн гэдэг шиг тий. Сайхан таарлаа. За тэгээд яг үнэхээр азтай байсан байна. Тэгээд супер асуултанд маань ер нь бол хэр оргийн хүмүүс их бүдэрдэн шүү дээ. Манай супер асуултанд тэгээд өнөр сайхан манаас сайн юм уншдгийн юм өчнө тийм ээ. Супер асуултанд маань хариулж чадлаа. За тэгэхээр өнөр сайхан дамжсан баяр хүргэе тийм ээ. За тэгээд хоцсон 3000 төгрөгийг одоо үржүүлнэ гэдсэн 6000 төгрөг байсан байгаа тийм. За 6000 төгрөгийг одоо өвчгөө маань гадуулнаа. За бидгээ ирж байгаа бас дуу жилдээ. Эсвчтэй сайхан аз хямралтай байгаарай. За баярлалаа. За тэгээд би яг энэ шиг од хямралтай эргэжтэй тийм ээ. Ажил үүснэ. Цаашдаа улам бүр өдрөг хөнгөн одоо өнгөтэй хөвжиж явах болтгоо гэдэг өрөөлөг дэвшүүлье. За тэгээд манай хамтран ажилладаг байгууллагууд бас нэг бахан гарын бэлэг байгаа. Тэрийг бас өнөр сайхандаа гаргадаад байна. Манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг Номп Үз компани одоо Gold гэж Орос улбаны улсад үйлдвэрлэсэн 100% жимсний амттай амт сайхан жуус байна. Тэгэхээр одоо удахгүй сар шинийн баяр болох гэж байна тийм ээ. Тэгэхээр сар шинийн
одоо баярын ширээгээ чимэглээрээ бас амтрахын угаараа гэж өгөөж үсийг гарын бэлгэж болов. Гарын бэлэг болов гэж байна. Шиний нэгэнд бас ажил гарах юм билээ те. Тэгэхээр бас нэг зүйлс те. Аваач төгөө те. Аваач ч өөрөө бас шиний нэгэнд ажил дээр гарахтаа угаараа тэгээд баярынхаа ширээг бас сайхан төсөөлчмээрээ. Яамн дээрээс нь одоо өгөөж компани Тамик гэж энэ сайхан жүүс байна. Энийг одоо бас мөн үнэтэй сайхан тийм өнөр сайхан одоо амтлаараа гэж энэ сайхан жүүсийг гардуулж байна. За тэгээд цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье. Та ч гэсэндээ цаашдын ажил хөдөлмөрт ч өндрөөс өндөр амжилт хүсье. Уран бүтээлийн бас өндөр амжилт хүсье. За баярлалаа. За сайхан шиндээрээ. За сайхан шиндээрээ. За тэгээд өнөөдөр такси шоу нэвтрүүлэгт өргөдөж оролцсон одоо Учката маш их баярлалаа. Тоглолтын ажил гэдэг маш их завгүй явсан баг тийм ээ. Тэгээ энэ их ажлынхаа хажуугаар бас зав зай гаргаж бас бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт оролцсонд бас баярлалаа. За тэгээ ямар ч үсэн бас яг үннийг хэлэхэд бол маш их ажилтаа явж байлаа тийм. Тэгээд такси шоунд өөрөө дуртай ялангуяа богинохын хэмжээ цөөхөн хугацаанд тийм богино хугацаанд бас хүмүүс асуудал хариулт гэдэг маш их зүйлийг өгч байдаг. Тэгээд өдөр бас рүү яриа явж байлаа. Өнөө сайхан хөтөл зүйлээ ялж байгаа тийм. Аахаа нэвтрүүлэг ингээ таны мэдгүй асуудал хариултын нэвтрүүлэг маш үздэг гэж. Би ч гэсэн үздэг. Тэгээд маш их таалагдлаа. Тэгээд энэ нэвтрүүлэгт оролцлоо маш баяртай байна. Тэгээд гурван бүдүүн хамтлагийнхаа бас фэйдүүдтэй сонсогчтой бүх хүмүүстэй монголчуудаа сар шинийн мэндийг шүтээ та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрээ. Тэгээд шиний 4 буюу 2 сарын 25-наас гурван бүдүүн хамтлагийн аав ээж магтан дуудад тоглолт дээр унаас хамт хэлжтэй нэг үчиг хамтдаа сайхан аав ээж магтан дууж өгүүлэхийг бас урьж байна. За тэгээд тоглолтод чи ямар тааж амжилт хүсье. Тэгээд өнөөдөр манай такси шоугаар үйлчлүүлсэн зорчигчд маань бол одоо нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчд маань багтын хэмжээний жигсэн бас тийм ээ. Таны мэдхгүй одоо асуудлуудыг маань бас өөртөө авсан бахаа гэж бодож байна. За тэгээд мөн манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг байгууллагуудын бас гарын бэлэг тийм ээ. Учката бас гардуулъя. За тэгээд тоглолтын ажил гээд маш их завгүй явах. Тэгэхээр ажил ихтэй тийм ээ. За тэгээд явах. Тэгээд цангаа тэгээд нөхөд сайхан жүүсийг бас гарын бэлэг болгож байна. Хамтынхаа ч үлдчихье. За та бүхэн ч гэсэн маш баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд тоглолч амжилттай болох болтугай. За. За үзэгчтэй такси шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлж байна. Манай энэ удаагийн зочноор 3 бүдүүн хамтлагийн дуучин Учка оролцлоо. Ингээд дараагийн дугаар өртөл түрүү баяр та.